Сайн уу танилцтай. За өнөөдрийн хичээлээр хайлах ба зарцахын талаар товчхон мэдээлэл авъя. За хатуу бие маань шингэн төлөвшөлтийг хайлах гэдэг. За жишээ нь хавар болохоор бид нар яадаг вэхээр гол мөрөн маань хайлж эхэлдэг. Дээр байгаа мөс нь бүрхүүлээд. Энэ яаж вэхээр хатуу төлөв маань шингэн төлөврөөхөн шийдэж байна гэж үзнэ. За хөнгөн цагааныг бид нар хатуу төлөв байгаа юмыг хайлуулахын тулд тодорхой температурт авчиж хайлдаг. За тэгвэл хайлсан бие маань шингэн төлөв рүү шилждэг байна. За хайлах ба зарцах үедээ температур ерөөсөө өөрчлөгддөггүй. Харин температурууд нь ямагт адилхан байна. Энэ процессын үед. За жишээ нь хатуу төлөвтэй байгаа бие шингэн төлөв рүү шилжиж байна. Энэ үзлийг хайлах процесс үзүүлэх гэж хэлж байна. За температурын өөрчлөлт ерөөсөө байхгүй байх нэ. За эсрэгээр нь авч үзэж болно. Шингэн бие маань дулаан энерги алдаад хатуу төлөвшөлж байна. Үүнийг бид нэр зарцах гэж хэлж болдог. За энэ татгалзын уншиг хатуу биетэд дулаан өгвөл тэрээр хайлах температур хатуугаас шингэн төлөвшөлж байна гэж үүнийг хайлах гэдэг. За тэгвэл шингэн бие маань дулаанаа алдах юм бол хатуу төлөвшөлждөг гэсэн үг байна. За тэгвэл томьёон дээр авч үзье. За асан дулаан гэж үзэж байна. Асан дулаан маань уртлаа нэмт тэмдэг авна. За бодисын массыг үүсгэх нь хайлахын хувийн дулаан багтаамж. За ийм үсэг тэмдэглэдэг байна. Энийг юу гэж унших нь? Хайлахын хувийн дулаан багтаамж. За хайлах процесс яг хатуугаас шингэн төлөвшөлждөг. За энэ алдсан дулаан гэж. За хасаа тэмдэг авчийн алдж байгаа учраас тухайн бодисын массыг хайлахын хувийн дулаан багтаамжид нөхжүүлнэ гэсэн. Шингэн төлөвөөс хатуу төлөвшөлж байна. За энэ дээр зөвхөн мөс ус гэж яаж болохгүй. Төмөр металлуудад биднийг хайлуулж янз бүрийн бүтээж техник хэрэгслэдэг. Тэр мөн хатуугаас шингэн төлөвшөлж буцаагаад дулааны алдуулаад чигнээс хатууд шийдвэрлэж болдгоо гэсэн үг. За нэг томьёон бодлогон дээр авч үзье. Хайлах температурт байгаа 5 г мөс бүрэн хайлахдаа зарцуулах энергийг олно гэж. Усны хайлахын хувийн дулаан багтаамж за ус буюу мөс гэж ярьж болно энэ дээр. За энэ дээр maaдрих гэхээр хайлах гэж байгаа учраас дулаан авч ийн гэсэн. За одоо нэмэлт авлаа. За 5 орлуулах юм бол юм баг 5 кг-ыг 330 мянган жоулыг авах кг төвчлөлт. За энийг яаж бид дотор уншдаг вэхээр 1 кг мөсийг хайлуулахын тулд 330 мянган жоул дулааны энийг авдаг гэсэн. Тэгэхээр 5 кг нь 5 дахин нэмэгдэнэ гэсэн. Гэнэ. Тэгэхээр яг нь хай 650 мянган жоул дулааны энийг авч игээ гэж үзэж болно. За тэгвэл биеийн даах гэрэл луутай эдгээр 3 бодлогоороо за эхний бодлогыг уншиж ойлгоё. Тэг градусын температуртай 5 кг мөсийг хайлахад за энийг түрүүн хэдүүлээ батсан байгаа жишээ болгон дээр за энийг бодохгүй байна. За энэ бол хоёрдугаар бодлогоо. Өвөл гадаа хасах 25 градус температуртай 2 кг масстай мөс байв. Мөс нь хасах 25 градусаас тэг хүртэл температуртай болтол халаан бүрэн хайлуулахад ямар хэмжээнд дулааны энийг авсан бэ? За тэгэхээр энд юу гэхээр хатуу биеийг нь халаагаад хатуу биеийг шингэн төлөв рүү шилжүүлсэн байна гэсэн. Тэгэхээр энд хоёр дулааны болно. За өмнөх хичээл дээр үтсэн хоёрын дулаан багтаамж дулааны тоо хэмжээ болоод даадных нь хайлахын дулаан болоод 2 кг нэмнэ гэсэн. За одоо бодлого. Энэ бодлогын өгдлийг ашиглаад за яасан бэ гэхээр бүрэн уур болгосон. Тэгэхээр юу гэсэн бүгдийг хий болгоно гэсэн үг байна. За энд ямар төлөв үрдэж явж хатуугаас шингнээс хий рүү шилжсэн юм процесс явагдаж байна. Тэгэхээр маа дээр яг 4 дулааныг олно гэсэн үг. Эхлээд мөс маань халахаар энэ хоёрын дулаан ашиглах томьёо бодно. Дараад нь хатуугаас шингэн төлөвшөлж буюу хайлах. Дараад нь усны хувийн дулаан шингэлт бодно. Дараад нь уушгын хувийн дулаан баталж бодно гэсэн үг. За тэгээ та бүхэн гэрэлгөөрийг би даан хийгээд багштай имэйл хийгээд шалгуулаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.